байна уу? Намайг Бэмби Эрдэнэ Туяа гэдэг. Би их нартын байгалийн улс газрын хамгаалтын захиргаанд аялал жуулчлал сургууль сурталчилгаан хариуцсан мэргэжилтийг хийдэг. Энэ байгууллагатаа ороод 8 дахь жилдээ ажиллаж байна. Миний биологч мэргэжилтэд болсон гол шалтгаан маань бол би малчин айл төрж өссөн. Хөдөө өссөн хүүхэд учраас би байгальтайгаа маш ойрхон энэ мэргэжлийг сонгосон. Тэгээд 2012 онд нартын тусгай хамгаалтай газар дээр хээрийн дадлага хийхээр ирж илаа. Тэгээд энэ үед маш олон оюутнууд биологийн төлөвлөлийн судалгаан дээр хамрагдаад явж байсан. Үүндээ оролцоод явсныхаа үр дүнд бол би биологийн төрөлжүүлэлтийг судлах маш сонирхолтой байна гэсэн хүсэл эрмэлзэл төрөөд цаашлаад магистрийн ажлыг бас энэ биологч мэргэжлээр хамгаалсан байгаа. Тэгээд энэ нутагт төрж өссөн болохоор нартынхаа энэ сайхан байгалыг хамгаалахын тулд би өөрийнхөө хувь нэмрийг оруулах хэрэгтэй байна гэдэг тухайн газартаа ирж ажиллаад байж та. Манай тусгай хамгаалалттай газарт явагдаж байгаа судалгааны ажил нь 25 жилийн хугацаанд явагдаж байна. Одоогоор 150 гаруй оюутан бакалавр болон магистрийн зэрэг хамгаалсан байдаг. Судалгаанд хамрагдсанаараа оюутан залуус бол биологийн төрөлжүүлэлийн талаар өргөн мэдлэгтэй болж байгаа. Ингэснээр цаашлаад байгалийн ухааны чиглэлээр суралцах хүн бүр байгаль хамгаалагч юм байна гэх утгыг бүрэн өөртөө суулгаж чадж байгаамаа. — 2026 онд судлаач оюутан хөтөлбөр манай нартын тусгай хамгаалтай газарт хэрэгжүүл дараах хөтөлбөрийн хүрээнд явуулъя гэж бодож байгаа. Нэгдүгээрт болохоор тусгай хамгаалтай газарт хэрэгждэг мониторинг судалгааны ажлууд байгаа. Зээр чанхар урлан, нөмрөг тас, аргал янгар, хар сүлт, туруутай амьтад, мөн ургамал болон археологи, палеонтологийн судалгааны ажлууд арга зүй болон хээрийн дадлага ажилтай танилцах, мөн их нартын тусгай хамгаалтай газрын одоо цөлөрхөг хээр болон говийн бүс хосолсон энэ экосистем хэрхэн бүрдсэн, түүнд ямар байгалийн үзэсгэлэнтэй газрууд байдаг талаар явж танилцаж аялна. Дараа нь болохоор тусгай хамгаалтай газарт амьдарч буй айл орхиуд болон нөхрөл бүлгийн хүмүүс олон нийтийн оролцоогоор яаж хэрхэн байгаль хамгаалах үйл ажиллагаа явагддаг талаар бас танилцаж мэдэж авнаа. Нартын байгалийн улс газрын тусгай хамгаалтай газарт маань ямар шийдвэрлэлийн хөтөлбөр хэрэгжсэн 5 тухтай судалгааны кемп, олон жилийн туршлагатай мэргэжилтэн судлаач баг хамт олноороо хамтран ажиллахад бэлэн байна.